Зяасан байцгаана уу? Өглөөний мэнд хүүтэн байна. За 3 дахь өдрийн өглөө ажилдаа гарах гэж байна. За 4:40 болж байна. 4 гэж босоод уссанд орчоод гарах гэж байна. За өнөөдрийн тэгтээ Uber-ийн ажил бол их амархан. Ягаад гэх юм бол би 4 трип захиалцсан байгаа. Одоо захиалцсан биш ээ. Юу гэж тайлбарлах юм бэ? Одоо хүмүүс өглөө жишээлбэл 7 цагт би тэндээс тэр хүртэл явнаа. Ийм машин захиалмаар байна гэж захиалчдаг. Тэрийг жолооч нар харж байгаад ингээд өөрсдийнхөө цагийг тааруулаад сонголтоо гэдэг авчдаг байхгүй. Би яг тийм 4 трип болсон байгаа. Эхнийх нь 4 биш 5:20-с даунтаунд аваад $20 трип, ахаад нэг $20 трип, тэгээд $7 трип, тэгээд $49 трип. Ингээд бодоод үзэнгүүт за ерөнхийдөө нэг ажлаасаа одоо нэг барилгынхаа ажил руу очихоос өмнө нэг $100 орчим хийчих байх. Дундаасаа зарим нэг канселдчихгүй бол тэ. Тэгэхээр одоо ямар ч ажилдаа гарах гэж байна. Өнөөдөр бол ингээд нэг юм дуудлага хайгаад янз бүр болоо тий. Хүн олдохгүй яана инэ гэдэг юм байхгүйгээр шууд захиалсан захиалгуудаа аваад тэгээ авчин. Одоо гэрээсээ хөдөх гэж хэвлээ хамтдаа явцгаая. Өмнөх 7 хоногийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. Өмнөх 7 хоногийн биш өмнөх бичлэг 2 хоногийн өмнө хийсэн шүү дээ. Түрүүчийн бичлэг дээр хүмүүсийг нөгөө чаленж хийж ийна намайг тэдэс хэдэн цагийн хооронд хэдэн доллар хийхээ таагаараа гэсэн чинь хүмүүс бас айгүй өндөр дүн бичицгээсэн байлаа шүү те. Энэ нөгөө reserve trip-ийн одоо нэг захиалсан трип байгаа шүү дээ. Тэрний нэг сул тал байдیں۔ Тэр нь сул майл жоох их явах гэдэг байхгүй. Тэгэхээр нэг газар буулгах чаад одоо жишээлбэл би гэрээсээ гараад даунтаун руу хоосоо явж байгаа байхгүй. 25 майл хоосоо яваад тэгээ ихнийхээ үнийг авах гээд одоо шууд хөдөлж байна. Uber дөнгөж хийж эхэлж байгаа хүмүүст хэлэхэд эхний нэг 7-2-7 хоног айгүй муу дуудлага орж ирд юм байлээ шүү. Тэр үеийн давчхад ерөнхийдөө гайгүй болчихсон юм байлээ. Бас хүмүүс надтай ингээд одоо YouTube коммент дээр өөртөө ч холбогдмоор байна гэж бичсэн байлээ. Тэр хүмүүс нь Facebook-ийн пэйжүүд рүү ороод бичээд байгаарэ. Тэгээ би бүгдэнд нь хариу өгдөө шүү. Одоо миний унж байгаа энэ Toyota Sienna тэгээд Tesla Model Y2 юугаараа ялгаатай вэ? Аль нь илүү дээр вэ гэсэн байлаа. За Tesla-гийн хувьд болох юм бол мэдээж нөгөө давуу талууд нь хэлсэн шүү дээ. Захилгаан илүү түвшний хувьд илүү хямдхан болдог. Тэгээд шинэ учраас Uber Comfort гэдэг дуудлагыг авдаг. Comfort, business comfort тэ. Арай шинэ машиныг захиалж байгаа хүмүүсийн дуудлагыг авах гэсэн үг. Sienna маань болохоор 2013 оных байхгүй. Тэгэхээр тийм шинэ миний нь бол ахгүй зөвхөн XL, XXL-үүдийн авах гэсэн. Uber Comfort нь болохоор Uber X-с арай жоохон үнэлгээ ихтэй. Нэг юм уу $2 л их байгаа. Сүртэй биш биш. За Sienna-ны хувьд гэх юм бол за нэг Uber X-с нэг 1.5 дахин арай илүү үнэлгээтэй явдаг байхгүй. Өглөө авах юм гоё юм. Сул. Нөгөө нэг юу маань онторцсон ш нэрээ нөгөө бензиний тагны чек насцсан гэдээсэн. Бензиний тага тагласан чинь тэгээд онторцоо. Дутуу тагалчихаар тэгээд асаад идэв юм лээ. За энэ трип маань нөгөө жижиг онгоцны буудлын явах юм байна. Ханаа төрөх гээд байгаа бахта нурмаачих чинь. За энэ болохоор ингээд хойны энэ зайтай ш нэрэ. Энд дээр цүнхнүүдээ игээд хурдан хүмүүс суун. Хэрвээ цүнхнүүд нь багтахгүй байх юм бол энэ хоёр сандлаа буулгаад хойтол нь ингээд твдэгч болчихдог байхгүй. 5 цүнх хаа гэсэн. Тэгээ урд бас car seat мэт байгаа гэсэн. Гайг хуудагт.
13 майл юм байна. Тэгээд 20 минут гинэ. Энийг 20 минут очиж буулгах $27 авахгүй. Очиж буулгачаад тэгээ хоосон буцаж хурж ирээ дахиад нэг $20 трip дэшигээ хийгээд тиймэрхүү төлөвлөгөөтэй байна. Цүгнүүдээ бол хойш өрчлээ. Одоо хүмүүс нь гарч ирэх гэж байгаа шиг байна. За 6 мургаа гээд үүр цээж илүү те. Одоо удахгүй л байна. Одоо энэ чинь 5:26 болж байна шүү дээ. Thank you. Нэрвч шүү дээ. За 3 дахь хүн авахгүй явж байна. Энэ гэхдээ ойрхон $7. 0.5 майл гэсэн. 6 минут. Тэрний дараа онгоцны бодлоо явна шүү дээ. Онгоцны бодлоо нэг цаг орчим явж исэн. $49-ийн трip байсан. Одоо би $48-тай. Тэгээд $7-аас 55. Тэр 49-ийн гэхээр нэг 104 юм уу те. Тэгэл ажил руугаа явъя за. За, барилга дээр ирсэн. Ажил руугаа орох гэж байна. Манай нөгөө цог ах арай ирээгүй. Тэгээ би ороод хувцсуунараас содод юм аа гэд байж. Саяны сүүлийн трипээ буулгаад $15-ийн тип өгөөд тэгээ өнөөдрийн Uber хийсэн мөнгө $120 болсон. Сайхан амжилттай ажиллалаа. Жоох их майл явсан. За яг юугаа хэлэх юм бол 100 майл яваад $120 хийсэн байна. Яа боломжтой гэсэн. Яг илүү бага. Ер нь бол нэг цагийн $20 гэж тооцдог байхгүй юу? Ер нь дунджаа. Тэгэхээр яг би чинь 4:40-гээд гарсан гэдэг чинь одоо баг 9:30 гэдэг чинь 5 цаг. Яа арай жоохон те нөгөө $23-4 орчмоор цагийн $23-4 ажилласан юм уу те. Тиймэрхүү байна. Ер нь цаашаа үргэлжлүүлээд ажилласан болоод нийтээ сайхан байх байлаа. Тэгтээ би барилга дээр заавал ирэхгүй бол болохгүй. Энэ барилга маань бол миний нөгөө үндсэн сурах гээд байгаа гол ажил маань шүү дээ те. Тэгэхээр тийм байна. Барилгын тал дээр жоохон залруулга тайлбар хий гэж бодсон. За тэрний юу вэ гэхээр хүмүүс болохоор яг бүр ингээд гоё шин байшин шиг болохгүй байна. Жоохон халтуурдаж хийгээд байна. За Монголын нөгөө бие чадна шиг л гэдэг шиг л юм болоод байна. Яг гоё чанартай хийхгүй байна гэдэг чийдээ тэрэн дээр тайлбар өгөх гэсэн. Энэ байшин маань ер нь бол $1 million хаус биш байхгүй юу? За тэр нь юу гэсэн үг гэхээр за энд бол нэг $500,000-аас $1 million хауснууд бол үнэхээр гоё шин бүр ингээ нөө кино клипэн дээр гардаг шиг гоё хауснууд байдаг шүү дээ, тэ. Тим хаус бол биш угаасаа. Ямар үнэтэй авсан бэ гэхээр $130,000 авсан. За энд байгаа area гэх юм бол ерөнхийдөө хөвчлэн харууд их амьдэрдэг. За өрхийнх нь орлого нь ер нь доогуур. Тэгэхээр би эдгээр энэ байшингаа засахдаа цоо шин материалууд аваад бүр цоо шин одоо тэр нэг үнэтэй хауснууд чиг гоё харагдуулаад хийх юм бол дагаад үнэн өсчих учраас энэ ариад худалдаж авж байгаа авах боломжтой хүмүүсийн одоо нөгөө санхүүгийн боломжинд нь тааруулаад амьдрах нөхцөлтөнд тааруулаад энэ байшингаа яг энэ бусад байшинтайгаа ер нь ойролцоо үнэтэй байлгах үднэс тийм хөө засвар хийж байгаа. Тэр нь ямар хуу юм болж ийнө гэхээр өөрийнх нь нэмийг өөр нь засаад ерөөхдөө байшингийнх нь насыг уртсах зорилготой гэсэн үг тийм. За тэгээд дээрэс нь энэ байшин маань 1923 оны байшин 100 гаруй жилийн настай байшин. Тэгэхээр мэдээж цоо шин байшин шиг бол болохгүй. Тэгэхээр юу н хүмүүс ойлгож байгаа бох тийм. Цоо шин байшин шиг болохгүй. Тэгээд энэ байшин маань $500-600 million сая доллар хүрэхгүй учраас бид нар ийшээгээ тийм их хэмжээний мөнгө хийгээд алдагдлалд орох шаардлага байхгүй гэсэн үг. Тэгэхээр юу н ойлгож байгаа тийм. Хэрвээ бид нар өөр газар одоо дараа нь бид нар ингээд өөр байшингууд аваад ингээд засаад явна л та. Тэгээ өөр газар авахтаа бол мэдээж ариагаас шалтгаалаад худалдаа авах чадвараас нь шалтгаалаад нөгөө маркетаас нь шалтгаалж байгаа яаж засах уу,
ямар хуу юунд нь хөрөнгө оруулалтаа хийх үү те юунд нь оруулах шаардлага одоо жишээлбэл basement руу хэтэрхий их мөнгө хийчдэг нөгөөх нь унтлагын өрөөндөө bedroom-дээ тооцохдохгүй бол тэр чинь нөгөө байшингийнх нь үнэ нь өсөхгүй байхад бид нар тийшээ 40 50 30 мянган долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу үгүй юу гэдэг чинь ингээд бизнес ард мөнгө явж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байна. Ерөнхийдөө за барилга руу миний орсон шалтгаан нь юу вэ гэх юм бол ерөнхийдөө ирээдүйд яг иймэрхүү байшин худалдаж аваад засаад зардаг бизнес эрхлэх сонирхолтой байгаа учраас өөрөө юмаа мэддэг байх хэрэгтэй. Өөрөө юмаа хийж чаддаг байх хэрэгтэй. Тэгжиж өөрийнхөө одоо лейбрийг буюу хийсэн ажлын хөлсийг тэр байшингийнхаа ашигтаа шингээнэ гэсэн үг байхгүй. Түүнээс за юу гэдэг нэг 50,000-аас 100,000 долларын ашиг хийх байлаа гэхэд би тэнцэнээс 10-20 мянгаар өөрөө хийж болох юм дээр 10-20 мянгаар хүн хөлслөөд ажиллах ямар шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө ямар ч байсан бизнесээ ажиллаа мэддэг, ойлгодог, чаддаг байх хэрэгтэй гэдэг үгнээс ингээд сураад хамгийн бага цалингаар нь ингээд ажиллаад явж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс маань намайг Uber дээр их ач холбогдол өгөөд байна гэж бодоод тах шиг байлээ. Энэ бол миний нөгөө өрхийнхээ одоо сарын биелүүдийг төлөх орлогоо олох их усүр маань болгож байгаа л гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашлаад мэдээж өөр боломжуудыг хайгаад явж байгаа. Тэгээд хийгээгүй байж зүгээр бодож байгаа юмнуудаа яриад явах ч утгагүй шүү дээ. Тэгэхээр тийм байна. Тэгэхээр одоо хэдүүлээ орцгоё. Ороод хуцаа солиод юу хийсэн, ямар хуу байдалтай байгаагаа байшингаа ямар хуу байдалтай байгаагаа тэгээд гоё танилцуулъя. Бичлэгтэйгээ хамт дугаарай. Лайк дараарай, subscribe хийгээрэй. За гадна талынхаа ажлуудыг бол бүгдийг дууссан. Ямар ч байсан хүүтрээ цас орохоос өмнө бол бүгдийг дуусгасан. Энэ хаалгаа бодох хэрэгтэй байгаа. Тэр дээдлийг нөхсөн, одоо эднэрийг бас ингэж нөхцөн байгааг харж байгаа тийм. Сайхан энийгээ бодцсон. Тэр нь гадна талын ажил бол болсон. За сүүлд юу хийж исэн бэ гэх юм бол basement-ийг амжилж байсан шүү дээ. Ерөнхийдөө basement-ийн хан болцсон, тааз болцсон, будгаа хийцэн. Тэгээ дээр үйсэн бүх юмнуудыг буулгаад ирсэн. Дээдхээ зайчилсан гэсэн үг. Өнгө нь бол нэг иймэрхүү болсон байна. Жижиг сажиг юмнууд мэдээж бас байгаа. Одоо жишээлбэл энэ шатыг будаж янзлааг байгаа. Энэ ханыг янзлааг байгаа тий. Жижиг сажиг юмнууд бол байгаа. Тэгээд юмнуудаа дуусгачаад basement-тэй зайчилчих юм бол бас гоё болоод ирнэ. За энд байсан баах юмнуудыг зайчилсан. Сая өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр энэ 7 хоногийн ихээр юу исэн бэ гэх юм бол энэ өрөөг гипс автан тавьсан. Энийг бол би хийсэн. Би хийж ирэн сурж байгаа. Гардаж хийгээд. Энэ дээр жоох юм олон төхөөсөд орцсон. Тэгтээ тэгээд юу замаасаг хийгээд өөг нь янзтад ирэхээр гайг болчих واخа. Гипс автан дээр эхлээд яг ийм нөхнүүдийг гаргах гэж жоохон хэцүү байж байгаа. Сүүл рүү бол ирэхдээ гайгүй баримжаа авдаг болсон. Тэгээ энэ дээр 5 нөх гаргасан, 6 нөх гаргасан байна тий. За өчигдөр болохоор энэ өрөөгөө дуусгаад энэ ханыг хийсэн. Энэ болохоор ийм бүр төмөр тавьж жаад энэ харагдаж байна. Төмөр тавьж жаад ингээд шавартцсан юм байлээ. Тэгэхээр авах жоохон хүндрэлтэй юм байлээ. Цохиж мохохоор хойтлохын юмнууд эвдэрчих гээ. Тэгэхээр тэр чигт нь үлдээгээд дундах завсрын нөгөө нэг замаскаараа өөгн дараад янзалчихна. Тэгээд 0-доо болохоор өмнө 0-ын юу энд байсан бохоггүй. Сул тор нь энд байсан бохоггүй. Тэгээ 0 нь энэгээр юм хаалгатай байсан. Тэгээ хаалгыг авч жагаад 0-ын юм том болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг өчигдөр бишээ түрүү 7 хоногт нураагаад
одоо сул дураа энэ дэвд гаргах гэж байгаа. Зайтай болох гэж байгаа. Тэгээ энэ ч нэм юу тавиад угаалт дур тавиад тэгэж янзлна. Нойлын хан маннууд бол арай болоог байгаа. Энэгээр нөгөө сантехникийн болон цахилгааны ажлууд бас орж ирнэ гэсэн. За одоо бэлэн байгаа гипс автан ганцхан үлдсэн байгаа. Тэр автангаа ямар ч байсан тэр хан дээр тавьчих. Тэгээд нэмээд гипс автаа авчирна. Энэ хан дээр за нэг энэ бүтэн арай хөрөхгүй байх та. За метрлээд үзье да тий. Энэ дээр нэг нүх гаргах юм байна. Тэгээд энтлийн өрөөнийхөө за маскро орё доо. Нэмээд гипс автаа авчиртал. За энэ цонх мохнууд бол бас янзалсан битүү хагарсан байсан юмнуудыг бол битүүл янзалсан. Нүүднээс энэ тааз мад сөмөрцөн байсан. Энийг янзалсан. За иймэрхүү юмнууд хийж ин да. Тэгээд ийм гипс автан тавиад хан маныг янзлаад ирэхээр өнгө ороод ирнэ. Энэ өөрөө ямар байлаа та тий. Одоо л хамаагүй дээр болсон байгаа ч тий. За энэ хан эндээс ингээ хэмжээд үзэхээр 58 байгаа байхгүй. Гипс автангийн өргөн чинь 48 байхгүй. 48 болохоор энэ хавьд ирчихэж байгаа байхгүй. Энэ хавьд ирэхээр ард нь нөгөө мод байхгүй болчихж байна. Тэгэхээр яах вэ гэхээр энэ талаасаа хийгээд үзсэн гол 48 энэ дунд тавьцаа ирж байна. Тэгэхээр энэ дээр бэхлээд энэ дунд тавьд ирэхээр яг энэний зааг дээр л орж ирэх юм байна л да. Тэгээд энэ хэсгийг жижиг нөхөс үдээр нөхсөн дээр юм болов гэж бодож байгаа юм. За яг энэ буланд тааруулаад эхэлчлээ. Одоо энэ нэг хэсэг байгаа. Энэ зүгээр артлынхын нь хоолорсон. Энэ хэсгийг наагур нь ингэж тайрж агаад энэ булан руу хийж байгаа чинь. Энэ булан болохоор доотлынх нь арай өргөн. Одоо 10 инч 4.3 байна. Энэ болохоор яг 10 инч байгаа байхгүй. Тэгээд энэ бас жоохон тэгшгэн биш ээ. Энэ тээгүүрээ жоохон цөмрөөд ороод ирсэн байна. Тэгээ энийг тэгшилж агаад тавьчи. За энэнийг болохоор ингээд цаасны утгаар авчлаа. Энтлийн бас тэгж цаасны утгаар авчнаа. Ер нь бол энийг нөгөө нэг юу гаргах хэвийн зүсч гаргах нэг юм түүл байт юм билээ шүү дээ.
Энд ирийн сольж хийж байгаа тэгээд зүсчтэй юм байлээ. Гэхдээ одоохондоо энэ минийг ашиглаж сураагүй л байна. Нэг ингээд бүгэлчүүлсэн болчихно. Одоо болохоор энэ чинь дундаа юм доголтой байгаа шүү дээ. Тав хагасаар 10 болгочихсон шүү дээ. 50 хагасаар 10 болгочихсон. Тэв хагасаар ягааг болчихлоо та. Тааруулаад хийчлээ ямарч бас. Нүхийг гаргаад. Тэр дээдлийнх нь хэсгийг бүгэлсэн. Уг нь надад нөхөөсөд байгаа л да. Тэгтээ за яг хөө интеллигенч яг хөө ингэж хийчих юм байгаа. Яг энэ хэсгээ яаж хийх юм мэддэг. Асуух гэдэг. Энэ хэсэг рүү тулгах юм болов эсвэл ийм нөгөө гурвалж юм хийх учраас яах юм мэддэг. Ирэхээр асууж байгаад болээ. Мөн тэр дээдлийг бас адилхан байгаад байна. Энийг
Ингээд энэ хүртэл нь аваад тэгээ энэ хэсгийг бүглэе гэхээр энэ хэсэгт нь тавьж байгаа гипс авт энэ дээр нөгөө нэг юуг болчиход байгаа юм. Модгүй хойно модгүй. Тэгэхээр баг энэний энэ голоор нь ингэж энэ хүртэл ингэж тайрж ягаад ийм тэгшинцгтийг авч баг хийх нь үл гэж бодож байна доо. Энд таарах тэгшинцгт мөнцгт бол байгаа байх. Энэ нөгөө жижиг сачиг юмнууд байгаа. Тэгэхээр энийг баг ингээд голоор нь энэ ч хаана нэг ийм өргөнтэй мод явж байгаа шүү дээ. Тэг яг энэ голоор нь ягаад энэ дээр нь 2 гипс авт ингээд зааг нь уулзсан гэж үзээд тэрнийх нь хүүгийн дээр байдаг байхгүй тэр хөшин ингээд байдаг. Тэдний харыг хооч гарч байна. Тэгээ ээж нь яг нэг ажил төлөө хийгээд одоо энэ малхууг явж захтаа нэг амандаа дуу хийсаад сая энэ хоёрыг нөхдлөө. Одоо энэ дөрөвнийхөө шохоор орё доо. Хогийн шүртэд ямарчсан цэвэрлээд. Өглөө өрт гарсан жоохон өлсөд снэк гэдэг юм уу? Хям, чиз, ус үзэн. Гараа угаацсан түрүү. Одоо 12 болж байна. 2 цагийн дараа хоол идэх да. Гэрээсээ хоол авчирсан байна.
За нөгөө юугаа гэлэж замаска гэлэж энэ да. Сайн бас хийж чадахгүй нэлээд удаан л хийгээд байна. Одоо эндээс эхлээд ишигээ. Эндээс эхлээд ишигээ юм байна. Өчигдөр унтахаас өмнө би өөрөө хийсэн. Одоо нөгөө энэ болгоо буюу Сайхан хоолой идэ да. тэдний өөрийн хийж тэгэхээр бас нэг компани хамт олонний өөрсдөө нэг үнд цэцэг их юм шиг харагдаж байгаа хэрэг. Тэгээд дээрээс нь гадаа болоод холбооны талбай хөлтэй холбооны талбай за нэг нүд хуурдаг болсон шүү дээ өмнө шүү дээ. Яг улсуу тавил яг хааш хаашаа 5 ахын дотор тэгээд дүүж нь одоо тэгээд авчих. Тэгээд нөгөө нэг саад амаараа чанартай амьдрал гэдэг үү дээрээс хатаж байгаа. Ихээр үсээ нэрмэг тооцдог авч байгаа цайх хөлөг үсэх юм бол 76 GoPro-ны цэник дуусчлаа. EFTG стартыг алтыг хоёрыг соцоолгоороо мөртэн резиденс гэдэг Facebook хуудасаас нь хэлхий аваа. Загвар энэ бүлэгтэй асуудлыг хэрхэн шийдэх бидний гэдгийг залбирч байна. Тэр каналаас 33 настай. Тэгээд хаас нь хоёр долларын энэ халуун ороод Мексик. GoPro ер нь айгүй амархан цэник дуусах юм ба тий. Тасралтгүй баг нэг 20 минут бичлэг хийгээд байгаа юм уу? 20 минут хүрж байгаа юм уу? Бараг 10 минут ч болж байгаа. Тэгэл цэник дуусах юм. Заавал батарейгаас солих шаардлагатай байна. За энэ өрөөгөө дуусгаж чадсангүй гэхдээ нэлээд бас хөрхөн явууллаа. Одоо нөгөө болонгуудын дараад энэ цаасаараа дараад болонгуудын одоо энэ юунуудаа залгаасуудаа дараад тэгээ энэ цаасаараа дарах үлдлээ. Харих цаг боллоо. Одоо ингэж явъя. Очиж хүүхдүүд аавъя. За сони юм боллоо. Сайн нөгөө байшингаас гараад гэрлүүгөө явчихсан чи ихнэр залгаад хүүхдүүдээ би авчлаа гэдгсэн баггүй. Тэгэхээр за гэд тэгвэл ямар ч байсан юмиг гэж мэдхгүйгээд Uber асаацсан явжсэн чинь 113 дуудлага ороод ирсэн. Тэгээ аваад явсан чинь эндээс нэг 35 орчим майлын баруун тишээгээ яваад 2 хүн авч яваад тэгээд тэнчэнээс ахаад зөрч 2 хүн авангуудаа буцаагаад яг энэ газартаа буулгах юм нөгөө юм одоо round trip гэхгүй. Тийшээ буулгаад буцаад яг тэнчэнээс нэг газрын ажилчдаг л ингээл авч яваад байгаа юм билээ. Team trip $113 хийгээд тэгээд яг нөгөө нэг явжсэн газараа буцаад хүрээд ирлээ. Одоо жигнэсээ гэрлэг байлаа. Тэгээ нийтдээ бол ерөөсөн нэг 75 орчим майл $113 хийж байгаа байхгүй XL-ээр. Одоо 2 хүн авч явна ачаа байхгүй. Тэгэд энэ нэг нөө богооны зогсоолын зогсож байгаа шүү чи. Богоонтой холбоотой нэг газар ажилладаг хүмүүс яг богоон бол биш зүгээр нэг тийм засвар үйлчлэгээ юм шиг байна. Айгуу том үйлдвэр байна одоо энэ чинь. За тэгээд ер нь байнга $24 ингэж явдсан штэ чи энэ хавьд амьдардаг бол энэ чинээс ингэж хүн авч буулгаад ингэж easy money хийгээд иж болно штэ гэдэг чи тэгээд good to know мэдхэд сайхан байна хэлсэнд баярлалаа гэдэг лээ. Тэгээд next time бас чинээс дуудлагууд аваад иж болох юм байна гэж бодлоо. Тийм байна тэгээд за тэгээд энэ үрээд бичлэгээ дуусгая. Бичлэгтэйг хамт байсан хүмүүстээ баярлалаа. Лайка дараарай, subscribe дараарай. Дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Лайк дарж байгаа, комент бичиж байгаа хүмүүстээ маш их баярлж байгаа шүү. Та бүхэнд амжилт хүсье.